өнөөдөр миний уншсан ном болонгийн зочноор ил судлаач Эрдэмтэн Баасайх маань оролцож байна. За танд энэ өдрийн мэндийг хүргэе. За баярлалаа. Ингээд Баасайхын ширээний ном болсон байн уншдаг номуудын талаар ярилцсан. Тэгэхээр Баасайхын хамгийн их уншдаг нэг ном байдаг тийм ээ. Тэгэхээр тэр ном нь юу вэ? Тэр талаараа эхлээд ярилцъя. За би ч одоо ширээн дээр олон номтой уншигдээ одоо маш тэгээд аль үгтэй ярих тийм нэг хоёр ном л одоо онцлж яг нийтэд тийм залуучууд одоо зориулж одоо 2-3 номын нэр хэлье л дээ. Тийм за энэ дундаас одоо нэлээд сонирхолтой энэ манайд бүр 1930-аад оны үед одоо хуучин үсгээр хэвлэгдэж гарч байсан Монгол хүчгээр хуучин Монгол хүчгээр одоо хэвлэгдэж жижигхэн дэвтэр ингэж болж гарч байсан тэр Giovanni Boccaccio-гийн Decameron гэдэг бүтээл байдیں۔ За тэр бүтээл бол нэлээд сүүлд одоо бас энэ 60-80-аад оны үед бол хэвлэгдэж гарсан байгаа. За мөн тэрнээс сүүлд ч бас дахиж гарсан шиг байна лээ. Энэ олон удаа хэвлэгдсэн ийм ном бай. За энэ ном ямар учиртай вэ гэдэг зэрэг Италид одоо нэг айхтар тарвган дахал дэлгэрчилдэ. Тэр тарвган дахлаар одоо нөгөө харанхуй зүг буюу дунд зууны үед болсон лөө. Тэгээд одоо тэрнээс зүхтаасан нэг 10 ухаантай эмэгтэй эрэгтэй нийлсэн 10 залуучууд тэр дахлаас одоо яаж өнгөрөх үү гэж ингэж гэлцээд тэгээд хоолунд илтгээд дахлаас зүхтаж аль болохоор контакт авахгүйгээр ингэж хол газар гарч сууцгаасан байна л дээ. Ингэж сууж явахдаа одоо яаж сөмөрөө өдрийг өнгөрөх, хоног өнгөрөх үү тийм учраас хүн бүхэн нэг шин нэг үлгэр одоо ярьж гэж ингэж тохироод тэгээд одоо нэг хүн нэг шинийг дааж тэр үлгэр ярьдаг. Зугаацч тийм Дика гэдэг нь 10 гэсэн мирон гэж 10 шин гэсэн. 10 шин одоо ингэж нэг сонирхолтой үлгэр ярьсан байхгүй юу. Тэгээд тэр үлгэрүүд бол үнэхээр гайхамшигтай. Энийг бол одоо би нэг үрчлэн энэ дээр ярилт байхгүй залуучууд өөрснөө энийг олж уншаад ингээд яхахтаар бол энэ гайхамшигтай юм уран бүтээл ном байдیں۔ За энийг нэгдүгээртээ би нэлээд бас унших дуртай, дахин унших дуртай. Яг тэр энэ дэлхийн сонгодог зохиол учраас үйд нь гэж одоо хуучрна гэж юм бол байхгүй юм байгаамаа. За тэгээд би энэ дээр танаас ингэж асуух гэдэг юм л да. Энэ одоо энэ зохиолын маань одоо гол үзэл санаа одоо ямар зүйлийг тэр номноос бид бүхэн уншиж болох вэ? Одоо нэг номноос ирэл хайгуул хийдэг шүү дээ. Би энэ номноос юу сурах вэ гэдэг. Таны одоо уншиж байхад бол тэр энэ номноос одоо юу амьдралдаа сурж мэдэж авсан бэ гэж асуумаар. Энэ зохиолч маань өөрөө Италийн алдарт найраглал хэлбэрээр бичсэн гэж ярьдаг лүү те. Тийм үргэлжилсэн тийм. Тэр юу л да энэ ч одоо яг тийм тэмдэг 10 шин 10 өөр хүн ярьсан учраас эн чинь нэг л юмны тухай биш юм байна. Тэгээд энэ дээр гол нь одоо ерөөсөө залуу хүмүүс зориулсан учраас тэр эримийн ажлын тухай тэгээд сонирхолтой одоо сургаалтай бас одоо ядарсан зовсон хүн яаж одоо тус үзгүй гэх мэтэр ийм үнэхээр одоо хүний амьдрал залуу хүмүүст сургаал болохоор ийм ном байгаа байхгүй. Энэ бол маш том ном л тоо. Орос дорн бол нэлийн зузаан тийм ном байгаа. За юуны одоо 1001 шинэ үлгэр шиг шхул юм байгаа юм л да. 1001 шинэ үлгэр чинь бол мөн л одоо тийм мардсан залуу хүмүүст зугаа цэнгэлийн журмаа тийм бичсэн юм араб дахины гайхамшигтай бүтээл шүү дээ. Энд чинь Орос дорн бол 8 бот ном байгаа. Манайд бол тэрийг базаад ганцхан дэвтэр болгож хийсэн ийм ном байдсан байна. Тэрүүнтэй л ижил одоо аль нь бол тийм үлгэрийн шин чанартай мөртлөө гайхамшигтай уран зохиолууд ийм байгаа юм. За ми одоо гайхамшигтай уншиж хахад ямар гайхамшигтай хэсэг байв? Таныг уншиж хаад одоо энэ стан сонирхолтой маш гайхамшигтай юм да гэж бодож магадгүй игдүүцсэн ч гэж болно тийм ээ. Одоо шил 1000 шинэ үлгэргээл тэгэхэд чинь л юу байна штэ. Сэнтэ бадалч үлгэргээл одоо хүн бүхэн л бараг мэддэг. Тэр бол ерөөсөн үнэхээр л хүн одоо энэ ямар гэцүү юм яад туулж өнгөрөөд юм
гэсэн тийм сонирхолтой бичсэн Зэнтэр Бадалаач үлгэрэж тэрний тухай бичсэн байгаа. Тэр үлгэр бол одоо нэлээд том үлгэр, нэлээд сайхан сонирхолтой үлгэр. Тэгээд тэр бүгд л үлгэрүүд учраас бол тэр нь сайхан энэ нь гоё гэхийн тэмдэг байхгүй л тий. Мардсан ч юм их вэ тэр дотор сургаалтай ч юм их вэ санууштай хэрэг болгоочтой эн чинь амьдрал нэр хэрэгтэй юм байна гэж мэдмээр ч юм одоо маш их байдаг. Ийм л юм байна. Декамеранч ялгаагүй 1001 шинэ үлгэрч ялгаагүй ийм л юу шүү дээ. Харин тэр юу бол өөр л дээ жишээлбэл энэ дотор миний шатартай намын дотор бол тэр хиний гүнзийн шүүмжилэл өгүүлэл сүүнзийн дайтхан ухаан зинзийн одоо бас нэг ном бий гэх мэтэр тэр хятадын эртний алдартай дэлхийд даяар одоо гайхагдсан дэлхийн залуу дээд сургуулиудад одоо бүр програм болгож оруулдаг ийм гайхамшигтай номууд байгаа. Энэ эднэрийг бол бас манай залуучууд одоо заавал уншиж энийг мэдсэн байх хэрэгтэй. Энэ бол номын дэлгүүрүүдээр бол одоо бас байж л байдаг номнууд байна. За мөн Нерогийн тэр ертөнцийн төвхийг зөвхөн үзүүлэх гэж 3 ботыг одоо манай залуус заавал унших хэрэгтэй. Номын нэг гэж санд юм би. Тэнд дотор одоо зөвхөн онцлоод ярихад бол Чингисийн тухай нэг бүтэн юу бүлэг байж байгаа. Чингис хаан, Чингисийн Монгол гэж одоо ямар янзтай юм, Монгол хүн ер нь ямар янзтай юм гэх мэтээр энэ чинь шоронд байхтай тийм ээ. Нэр чинь шоронд охиндоо зориулж бичсэн юм шүү дээ. Тийм. Энэ дээр Гандид зориулж бичсэн ийм ном байгаа. За энэ мэтэр одоо сонин ном алиг тэрхэх вэ? За одоо хөх сулар байж байна. Хиний инженашин Ванчимбалын инженаш гэж эцэг Ванчимбал хүү инженаштайгаар хамтарч бичсэн ийм одоо гайхамшигтай 3 бот ном байна. Энэ дээр бол мөн л одоо Чингисийн түүх мөх тэр Чингистэй холбоотой уран зохиол маш гайхамшигтай юмнууд энэ дотор агуулсан ийм байдаг. За залуучуудын өөр уншвал одоо зохиох ном бол энэ тогтох төрийн одоо юу вэ? Нөгөө юу гэдэг Товангийн сургаал гэж. Энийг бол манай залуучууд заавал унших хэрэгтэй байдаг. За энэс гадна бол одоо манай сүүлийн тэртээ номын дэлгүүрүүд байж байгаа алдартай зохиолч нарын зохиолууд байна. Тэгээд алийг тэр гэж хэлэх вэ? Одоо нийлэн жаахан төрүүчигээс бол Майскийн Современная Монголия гэж ном бий. Тэрийг одоо бас манай залуучууд унших юм бол хувьсгалын өмнөх үеийн одоо шинжлэх монголчуудын одоо малын тоо толгойноос өсвөл тэр зам заншил тэгэл одоо тэр бөөс уус хүртэл одоо ямар байсан одоо хамгийн наацхан шилэн дээрээс барьж ирээл тэгэл 2-3 завсар нядлал алдаг байсан эднэргээл инээдтэй бөгөөд сонирхолтой тийм юмнууд хүртэл юундаар 100 жилийн дараа тэгсэн чинь асар өөрчлөгдсөн болж байгаа шүү дээ. Байж байгаа шүү дээ. Энэ мэтийн номнуудыг бол одоо сайн уншиж явах хэрэгтэй дээ. Аль олон номыг тэгээд одоо Арвжаагийн номнууд байж байна. Нажин гутгт Арвжаагийн номнууд байж байна. За мөн манай зохиолчдын одоо Чой ном эднэргээл тэгэл энэ сүүлийн зохиолчд байж байна. Шоолховын одоо гайхамшигтай бүтээлүүд байж байна. Юуны Дэнзэн наргийн одоо тэр застуулын барс гэдэг номыг бас цааш унших хэрэгтэй байгаа. Одоо анх дэлхийн хамгийн өндөр оргил Жамулонгумад одоо хэрхэн яаж гарч ямар хүнд нөхцөлд одоо яаж гарсныг тэр Дэнзэн нарга Хилари энэ хоёрын хамтарсан тийм ном байгаа шүү дээ. Дэнзэн наргийн бичсэн өөрийнх нь тийм ном байгаа. Тэрийг одоо тань гадуур номон дэлгүүрүүд бий бахаа. Тэрийг одоо олж үзэх хэрэгтэй. За гэх мэтэр одоо энэ олон ном байна дөө. Тэгээд Саньян Жамсын зохиолууд байна. Дээрх ингийн 14 дугаар Далай ламын одоо бичсэн бүтээл байж байна. За мөн тэгэл одоо ер нь зүгээр эдийн засгийн хувьд ярихад бол тэр хиний Бодо Шефер гэдэг нэг герман хүний бичсэн номыг бол одоо бас унших хэрэгтэй юм байна. Энэ эдийн засагтай одоо яаж одоо харьцаж яаж эдийн засгийг сайжруулж мөнгө төгрөгийг хураадаг яаж хэмнэлттэй ажилдаг тухай тэр Бодо Шеферийн тэр ном бол одоо залуу үеийнхэн бол зайлшгүй уншиж мэдвэ штэ тийм ном байгаа. За энэ мэтэр одоо аль олон номыг дурдж явах вэ? Тийм. За ер нь бол таны одоо байнга уншдаг ширээний номнууд бол эдгээр үү тийм ээ?
Тийм яа тэгээд энэс одоо энэ дээр би ицсэн байгаа тэр олон ном байл тий. Алуу гэдгийг л одоо ярих. Одоо заримууд энэ мартаад яг тэрнээс энэс уншиж байгаа номнууд дотроос чинь ингээд уншиж байхад сайхан ишлэлүүд өгүүлбэрүүд байдаг штэ. Танд одоо санаж байгаа бол тэдгээр номнууд аль номон дээр ямар гоё гайхалтай зүйл магадгүй таны одоо амьдралын мөрдлөг болсон тийм зүйл байна. Тэр бол одоо ерэн тэгээд яг ишлэл би тэргээ санаад одоо бол хэл энэ ч одоо өндөр би чинь 70 гарсан хүн аль одоо 17 8-тагаас уншиж байсан номнуудыг одоо яг хэлнэ гэхэд сайхан чухал ном, амьдралд хэрэгтэй ном, залуу уншууштай ном гэдгийг тэгэл хадгалаад үлдсэн тий. Хадгалаад тэрнээс биш бол ингээд тэрнээс биш одоо би яг тэр утсандаар нь тийм юм гэж тухайн үедээ бол хэлдэг ёо санаа аваад шүлгэлж хүртэл одоо уншиж тийм нууд бол байдаг л хамгийн наацхан л одоо юу вэ штэ Пушкины алтан цавсны үлгэргээл тэгэхэд чинь л одоо тэр жигтэй сургаал шүү дээ. Тэр чинь л одоо шүлгэлээ юугаар нь нэг үрчлэн уншдаг л байлаа залуудаа. Одоо бол тэр нэрийг хэлж ярьж мэдэх юм бол алга л да. Оног олноор мартагддаг юм шүү дээ юм чинь. Та тэгэд ерөнхийдөө зохиолуудаа бүгдийг орос хэл дээр эхлээд уншсан уу? Энэ гадаа зохиолуудыг яаж ерөнхийдөө зохиолуудаа Монголд хэвлэгдсэний дараа нь уншиж байна уу? Харьцуулж уншдаггүй. Зарим юмнуудыг бол би оростоор нь эхэлж уншсан. Жишээлбэл 1001 шинэ үлгэрүүдийг бол би оростоор нь эхлээд 8 батын олж аваад тэгэл эхний энэ тентээс нь яг 8 уулангийн ингэж уншихгүй ч гэсэн гол сонин үлгэрүүдийн төвөөл уншдаг л байсан. Декамераныг бол мөн ялгаагүй оростоор нь эхэлж уншиж байсан. Тэгээд дараа нь Монголд тэдний чи хэвлэгдээ гарсан тэр үеэс нь Монголоос нь дэлгэрүүлж уншаад хооронд нь ойлгохгүй байсан зүйлүүдэд харьцуулж хардаг ч юм уу гэгмитээр энийг яаж орчуулж юу гэдгийг хүртэл харж тэгжил уншдаг та номнуудыг бол орос номнуудыг бол тэгэл оростоор нь уншина л да. За. Тий. За ингээд танд өөрийнхөө унших дуртай номнуудыг залуу хойж үедээ хэлж тийм ээ сургаал сайхан номнуудыг талаар санал тавьсан танд баярлалаа. За зүгээс